Манай улс 1991 оноос хойш бичиг соёлын хишиг өдрийг анхлан тэмдэглэж, Монгол бичгийн сэргээх ажлыг эхлүүлсэн байдаг. 2004 оноос эхлэн 5 сарын эхний 7 хоногийн ням гарагийг жил бүр үндэсний бичиг үсгийн баяр болгон тэмдэглээд 21 дахь жилтэйгэн залгаж байна. За энэ жил бол бас мөн онцлогтой жил. Ямар вэ гэхээр энэ жил бол Чингисийн чулууны бичиг нэрээр алдаршсан Монгол бичгийн хамгийн анхны бичгийн дурсгал болох Эсүнхэ мэргэний гэрэл төшөөний 800 жилийн ой тохиож байгаа. За мөн одоо Цогтгонтай жаадны бичээс буюу Дуутын хар чулууны бичээсийн 400 жилийн ой тохиож байгаа. За энэ түүхэн ойнуудыг тохиолдуулаад Монгол Улсын засгийн газраас энэ 2024 оныг үндэсний бичиг соёлын жил болгон зарласан. Мөн одоо яг энэ бичиг үсгийн баяраар тохиолдуулаад энэ жилийнхээ хүрээнд манай Монгол Улсын үндэсний номын сангаас үндэсний бичиг соёлын гайхамшигт дурсгалууд нэртэй үцэглэнг үнэт ховор номын музейд гаргаад байгаамаа. Энэхүү үзэгсэлд үндэсний бичгийн хамгийн ихний дурсгал болоо Чингисийн чулууны бичгийн 800 жил 400 жилийн ой тохиож байгаа Зогтын хунтайжийн хадны бичээс буюу Дууд хадны бичгийн хуулбар болон үндэсний бичгийн соёлын гайхамшиг дурсгалууд тавигдаад байна. Мөн Монгол улсаас ЮНЕСКОд бүртгэлтэй 9 баримтат төв байдгийн 6 үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагддаг. Ер нь бол манай үндэсний номын сангийн үнэт ховор номын музей бол өөрөө манай үндэсний бичиг соёлын гайхамшиг дурсгалуудыг илэрхийлсэн ийм үзмөрөгттэй. Дээрээс нь Монгол бичгээр үндэсний бичгээр маань гарсан эртнээс эдүгээг хүртэлх одоо хуучин ном, судар, хэвлэмэл, сонин сэтгүүл энэ болгоныг бол энэ үндэсний бичиг соёлын гайхамшиг дурсгалууд нэртэй үцэглэнгээс үзэгч уншигч олон маань ирж үзэх боломжтой байгаамаа. За тэгээд үнэт ховор номын музей бол энэ 5 дугаар сарын дуустал уншигч, үзэгч одоо олон нийтэд үнэгүй үйлчилж байгаа. Үндэсний номын сангийн соёлын өвийн бүртгэл мэдээлэл санд бүртгэлтэй хосгүй үнэт үзмөрүүд болон нүүдэлчин монголчуудын бичиг, номын гайхамшигыг харуулсан хосгүй нандин бүтээлүүд, гар бичмэл, барын ном судар, монголчуудын бичиг номын хэрэглэгдэхүүн болох номын донтор, арьсан баримтаг, модон шогол, үнсэн самбар, хулсан үзэг болоод уламжлалт хэвлэлийн онцлогийг харуулсан модон бар, чулуун бар, хорголжин барын дурсгалуудыг үзэгсэлэнтэй хэлжээ. Үзэсгэлэнд 500 гаруй бичиг үсгийн дурсгал, судар, үзмэр, эд үлгийн зүйлс, ном хэвлэлийг дээжлэн дэглээд байна. Тэгэхээр бол манай үндэсний бичиг соёлын гайхамшиг дурсгалууд гэж байгаа. Тэгэхээр үндэсний бичгээс гадна манай үндэсний соёлыг харуулсан үцэглэн байгаа гэж ойлгох хэрэгтэй. Бичиг соёлын онцлогийг харуулсан үцэглэн байгаа гэж. Тэгэхээр энд бол манай монголчууд бол жишээ нь 10 гаруй бичиг үсгийг түүхэндээ хэрэглэж ирэхдээ 6-7-г нь өөрснөө зохиож хэрэглэсэн. Тэр дотор бол одоо вагендрын үсэг, соён бүсэг, эвтэ дөрвөлжин үсэг гэдэг юм ингээд олон үсэг бичгийн дурсгалуудыг эндээс бас ирж харах боломжтой. Энэхүү үндэсний бичиг соёлын гайхамшиг дурсгалууд үзэгсэлэнд цаг хугацааны хувьд 14-өөс 16 дугаар зууны үеийн эртний дурсгалууд багтснараа онцлог юм а.